Да болон ихтгэл бэлэн боллоо. Өнөөдөр манай нэвтрүүлэгт өвлийнхээ амралтыг хөгжилтэй сайхан өнгөрүүлж байгаа 1-р ангийн тийм ээ сурагчид орж ирсэн байна. За чи өөрийгөө нэг сургуультайгаа, ангитайгаа, багштайгаа танилцуул да. Хэдвээ сургууль? Нэгдэх. За чи ерөөс нэрээ хэлж. Мөнх сан. Мөнх сар гарч иржээ. За дараагийн хүүхэд Индра. Индра ерөөс бүгдийг сая танилцуулж та. Индра мөнх саргадаа туслаад хэдвээ сургууль? 161. 161-р сургууль. Хэн багштай? Байгалмаа. Байгалмаа багштай. Нэгийн ямар бүлгүү? Тэ. Нэр нь хэн блэ? Индра. Индра. За ийм сайхан хүүхдүүд орж ирсэн байна. Дараагийн хүүхд нэр нь? Амингаа. А? Амингаа. Дараагийн хүүхд. Олор ирсэн. Амингаа. Амингод. Бай. Баян. Гэсэн ийм сайхан цагаан толгой үсгээ. Ямар үсгэн дээр явж байна? Иш. Ис. Шатар гэхэд ордог. Иш үсгүй шүү дээ, тийм ээ. За хэдүүл ингэ зураг эхлэе. Өнөөдөр нэг захаа аймар амт зурж байгаа. Аймар ч гэжтэй нөгөө ширүүн төрхтэй. Тийм ээ. Дээл хүмүүй. Болох уу? Оо тэгвэл энийг болоо. Тэгвэл өөр амт байгаа шүү дээ. Гоо гэж ямар амт дуурдаг вэ? Гоо гэж үүрээр догтод байдаг. 12 жилд орсон. За та дээрээ юм улаан залаатай. Биш таасангүй. Дахиа зүйтэй амин од зөв гэж. Дахиа зурнаа гэдэг. Энэ юус амархан. Одоо манай 1-р ангийнхан бол дандаа дүрс ашиглаад зурчдаг. Ямар дүрс байдаг вэ нэрлээрээ. Дугуй дүрс. Текшн цогт. Дөрвөлжин, гурвалжин гэдэг үүдэг тийм ээ. 100 дугуй бас байдаг. За тэгвэл өнөөдөр томоор зураарай заяа. Энийг их том сүлэг зур шүү. Тэр. Гурвалжин дүрс зурх нэ. Гурвалжин дүрс чинь А үсэг бас гурвалжин. Энийг нь урагшаа ингээд татчих юм бол А үсэг гэж юм тийм ээ. Тэгэхээр үсэг өөрөө бас зураг байдаг байх нь шүү заяа. Тоо өөрөө зураг тийм ээ. Хэр том зурснаас та нарын зүйтэй. Сайхан. За. Одоо ингээд болоо. Одоо цаашаа бол ерөөсөө өдөлөө. За энэ дахианы залаач нь биш үү? Ийм том улаан залаатай байдаг. Тийм ээ? Тэгээ энэ хүн энд яг уу. Бас ийм улаан. Хошуун. Энүүгээрээ энэ амын ингээ бас нэг ингээ хийчихэр. За нөгөө дахиад гараад ирсэн шүү дээ. Та нар ч аимшигтэй амт зурхгүй гэсэн тийм ээ. Тэгэхээр ийм сайхан гоо гэд өгдөө иртээ орилж идэг тийм тагтаг. Дахиад энэ нэг сүүл нь ингээд номон зураас зурч байгаа шүү дээ. За одоо нүдийн нэг хөр хийж хөлөө очиж байгаа юм да. Нүдний юм 100 дугуй. Дотроо харттай. За одоо цааш явах байх үү? Энэ үгүй нь сайхан юм. Номон зураас. Дахиад номон зураас. Энийг ингээ өнгөөр дагнаас хан гаргаж байна. Хөл нь яг уу. Наашаа ингээд яг уу. Хөл нь эндээс ингээ харцсан. Хөдөө жигээ суудсан байна уу? Ингээд. Тийм ээ? Энэ хүн энд нь яг уу. Өндөг нь. Ацархан дахиад өндөг хамгааж байгаа. Ээж нь хоолндоо явсан юм шиг. Ингээд болоо.
За одоо энийгээ сайхан өнгө ялгаал бодоход яг маш гой зураг болно доо. Тэгээ цаа талд нь та нар үйл явдал оруулаад тийм ээ. Үүл нар одоо өөрсдөө төсөөлөлөөр сайхан энэ зураг амьдруулна шүү дээ. За хамгийн ихний юм бол яг энэ. Энэ чинь энэ амьтны чинь шүү дээ хамгийн гоё тодотгох тэр нэг амьтны өөрийн нэг төрх одоо юугаар донж гэж хэлнэ. Энийг нэг сайхан гаргаж байна. Улаан өнгө гэхэд дотроо олон янз байдаг. Тоод тэ ингээд өнгийг ингэж дагнаж гаргаж ирвэл бас их гоё болдог. Тэр. За хушуул ямарх вэ гэдэг чинь биш үү? Улбар шар хийж дээ. Хүүд улбар шар байна. Тийм ээ. Дахианы өдийг бол өдөө ямар ч өнгөөр хийж болно. Солонгоруулаад хийж. Ногоо өнгөчд явж ил байдаг тийм ээ. Улаан өнгөчд явж ил байдаг тийм. Бүр хөх өнгө явж ил байдаг тийм ээ. Ингээд солонгоруулж юм. Гоё болж байгаа юм да. За энэ өд энэ хэсгийг нэдүүлээв шүү дээ. Шараар ингэж гаргаж ирнэ. За нөө дуудаа давьяас үзүүлнэ шүү дээ. Тэгтээ хэдүүдээ энийг гүйцэгээд гараад иж болно. За энэний тоотлын өнгөийг ямар өнгөх вэ гэж багш нь боддог гоё. Тийм ээ. Дахианы өнгөд өндөг чи ямар өнгөтэй байд юм бэ? Өндөг. Тий. Цагаан байна. Шар боор байна тийм ээ. Тэгвэл хэдүүлээ та нарт цаарл өнгө байгаа. Цагаан өнгөний сүйдвэртийн ингээ хийчихлээр орон зайтай. Ингээ болоо гардаг. Энд хэд нэг толботой. Тийм ээ. За энэ чинь сайхан яг ногоон тал дээр өндгөө дарцсан. Нүдийг бас гаргах юм байна шүү дээ. Ингээд нүд нь ямар өнгөтэй байх вэ? Тэгт. Ийм татах гэж байна. За ингээд нөгөө гурвалжин дүрсэн чинь дахиад манай гараад ирсэн шүү дээ. Сайхан. За одоо хэдүүлээ авиасаа үзнэ. Бүгдээрээ яасан шүлэг уншна гэсэн тий. Нийлээд за аргаараа төлрүүлж уншчих буданга хийчихөө тийм ээ. Ямар шүлэг унших вэ? Монгол хүний зүрхний бичээс. Тангадын галзангийн Монгол хүний зүрхний бичээс. Багштайгаа хамтраа тэгээ бүгдээрээ зэрэг сайхан шүлэг уншчих тийм ээ. За 3 И Би Монгол төржээ. Би бурхан мэдсэл танад төржээ. Эдгээр хамаа хөл оруулсан. Батхамбутайма хил оруулсан. Ургаан чингоо надад өөрөөрсөн. Уртилүү надад ухаан цагаасан. Эдгээр бид яахин эдгээр бид үдүлээ зүрхний бичээс эдгэрсэн цагтаа Монголчууд бид хүчтэй автар дордны сэтмийн багтаа андихан нүрэндээ гэрмийн багт
багтдаг, өргөн томын нармын багтдаг, өнгөрсөн дотор минь оршлон орслоо. Би дэсээ таяатай бонмойсан, би дэсээ таяатай тингийсан, би дэсээ таяатай Монголын таван хантай зүрхийсэн, би хас хангай говийсэн, би тустаа устнийсэн, би тутаа тимдийсэн. За баярлалаа баяр хүргэе. Сайхан шүлэг уншлаа хүүхдүүд. За мөнх саргич нэг штэ. Том бодоо ямар мэрэгчлээ болсон. За үлээж гараа сая. Чи бодож гараа сая. Тэгээд гинт хэлж. Ийм дээр ямар мэрэгчлээ. Шүдний эмч нэг эмч гараад ирлээ. Амин гоё ямар мэрэгчлээ. Бодсон. За бодож гараа сая. Нэг мэрэгчлээ сонгоод. Болор нь ямар мэрэгчлээ. Цагтаа. А? Цагтаа. Цагтаа амар гэрээ хушууч одорднэ. Хүсти. Амин од ямар мэрэгчлээ. Эмч хоёр эмч гараад ирсэн. Даян ямар мэрэгчлээ. Мэрэгчлээ ямар мэрэгчлээ. Том болоо. Энэ өндөр залуу удаа шүү дээ. 12-оо төгсөн шүү дээ. Оюутан болно. Сургуулиуд төгснөө. Ямар мэрэгчлээ. Энд ч бас нэг шууд яадаг гэдэг шүү. За яг бодож байгаа. Амин бод яа мэрэгчлээ сонгож чадав. Эмч, гурван эмч бол танаас. Тий. Нэг цагтаа. Тийм ээ. Цагтаа. Мөнх саргич ямар мэрэгчлээ гэдэг. Цагтаа. Цагтаа. За гээд хоёр цагтаа. Хоёр цагтаа. Даян ямар мэрэгчлээ болдог юм бэ? Шүтний. Юу гэнэ? Цаг. Шүтний. Шүтний, хоёр шүтний. За ингээд. Цагтаа эмчнэр гоцсоо болох нь шүү. За ингээд бүтээл төрх агш ингээд сайхан агш эхэллээ. Манай 1-р ангийнхан бол урт сайхан шүлгийг яруу сайхан уншсан. Ийм мундаг хөвгтүүд байж байгаа. Тэгээд эхний хүүхэд 161-р сургуулийн хэн багштай Байгалмаа гэж юу? Байгалмаа багштай Даян авиаслаг зураач Даянгийнхаа зураг үзнэ. Даян чи шүдний эмч. Урдаан зураг ингээ бичих. Ингээ харуулж. Тэр ийшээ харуулаа. Сайх. Өнгийн дагнасыг бол маш гоё хийсэн. Юу их үзэмжтэй. Сүүлийн дөрөв хүнийнд одоо ойлгоод өндөгтэйг ингээд хүүхдээ өндгөө хараад ингээд сууж байгаа. Хөөхөн дүрсийг гурвалжин дүрсэндээ батгаад орчиж байгаа шүү дээ. За ингээд дүрс бол яг хамаг зургийн эхлэл байх нь шүү дээ. Тэгээд 5 дүрсэнтэй холбоод маш гоё зургуудыг зурж сураарай. За юу. Баяндаан баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Амин од. За 1-р ангийнхан бол ингээ ийм жигдэхээ. 1-р ангийн багш нь одоо мундаг одоо цагаан толгой үсэг ишвсгэн дээр явж байгаа тийм ээ. Тий. Ингээ заас. Одоо эн чинь бүр ил үсгч байж болно, аа үсгч байж болно. Үсэг өөрөө бас зураг байх нь шүү. Амин одоо амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Болор Эрдэнэ. За жигдэхэнтэй манай хүүхд. За зураг урдаан бариад авцтай барьч. Сайхан зураг. Ингээ гурвалжин дүрсээ ашиглаад, дөрвөлжин дүрсээ ашиглаад 100 дугуй гэдэг ингээд тэр амтынхаа хэлбэрийг харж байгаа сайхан зураг зураад мундаг. Болор Эрдэнэдэн амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Амин гоо. Сайхан дөө. Ийм сайхан дүрсээр зураг бүтэж байна тийм ээ. За ингээд зураг урлагтаа тавтай мөр дандаа зурж байгаарай. Ямар нэгэн мэрэгжил эзэмшгэд байна шүү дээ. Энэ зурагч нь та нарт бүтээл сэтгэхгүй хөгжүүлэх сайхан боломжийг нээж өгдөг шүү. Амин гоо доо баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Индра.
Индрагийн гоёо. Багш нь эндээс баг гарч дээр. Хөдөнжийг наашаа суудсан. Хөөхөн азарган дохио өндөгнийх хайж сууж байгаа. Хэлбэр дүүрс дээр зураас хөдөлгөөн тэр сүүлнийх нь тэр хэмнэл маш гоё. Ийм сайхан зургуудаа дандаа үргэлж зурж өөрийгөө баясгаж зингүүлж байгаарай заа юу. Индрадан амжилт хүсье. Дараагийн авиасын зураач мөнх сарг. За бас гоё зурнаа тэр. Ийм гоё зургийг маш гоё уран төрслөн гаргаж ирсэн. Жигдхэн байгаа. Одоо бүгдээр зургааныг харуулчих та. Хүүхэд өөр өөр зурдаг. Тэр 6 өөр янзын ийм сайхан зургийг манай 1-р ангийн тийм ээ авиасын хүүхдэд бүтээлээ. Та нартаа баярлалаа. Тэгээ та нартаа багш нь бэлгийн бэлдсэн бэлгэц сюрприз гардуулнаа. За болно. Өвлийн амралтаараа сайхан өнгөштэй өнжрүүлэх өвлийн парк нээгдсэн байна. Буян тухай зохицолбор гэж байна. 1-ээс 4-р өдөр Оо ойрхон. Тэгээ тэн дээр нөгөө пойны морь унаал энэ ч одоо илжиг чарга пойны морь зоо парк аимшигт байсан 9-ийн энэ VR тоглоом гэж байна. 360 гэдэг нь байна бүр тийм ээ. Эцэг эхчүүдэд зориулсан угсаатан музей цасны чарга цахилгаан машин алиадаг дуучид хийдэг тоглоом азийн суглаа мөсний дугуй алиалагчны хөөрхөө. Сар мөгч нь ингээд палачтай гарч ирээд мис гарч ирлээ гэж хөвгөлтэй 4-5 цагийн хооронд энэ тоглоомор сайхан тоглох юм биш. Ийм сайхан 20 төрлийн тоглоом нэг дор багтсан. Энэ сайхан урилгыг та бүхэндээ гардуулнаа гэсэн. За ингээ хүүхдийн тоогоор аваад 6 хүүхэд байгаа тийм ээ. За дээр нь багш нь юу үлгэлдэх гэж байна гэхлээр нөгөө солонго цэлцгнүүрч ихрээ бэлгэлнэ. Энэ шүдэн торгоо. За энэ авилгатай тэмцэх газартай хамтарч ирсэн багшийнхан хийсэн Арслан хулгын хоёрын үлгэр энэ сайхан номыг уншаад будаад өнгөт ном өөрөө бүтээгээрэй заа юу. Ингээд. За энэ чинь нөгөө ресурсыг дээр авч байгаа амарлаа би өдөржүүлэгт байдаг. Өдөржүүлэг дээрээ би бүх үсгээ үзсэн. Оо сайн байна. За та нар ерөөсөө мундаг уншдаг. Тэгээ энэ номуудыг чинь сайхан эхлээд яг зарим үсгээ ээж аваараа уншуулж байгаа. Тэгээ цаа дараа нь өнгөт ном ингээ бодоод битэч гинэ шүү дээ. За энэ бэлгүүдээ ингэж гардуулна та. За эхлээд ном бэлгээ. Урилгатайгаа гардуулнаа. Оо энэ чаргаар гулгаж байгаа нэр дээрээс пур гэж гулгачдгийг юм шүү дээ. Тэгэл пооны морь ээж байгаа машин байна зэ хүүхдийн. За ингээд. Тэгээ пледийг нь яг уурсгий. Ингээд. Бид бүгд дуртай байна уу? Зааж. Зоо солонгоч чихрүүл яг уу. Бас чихргүй болохгүй. Энийг сайхан бүтэхгүй. Өчигдөрхөн бүтээгдэхүүн бодож гарч ирсэн. Энэ сайхан. Багшаа энийг уншуулна гэсэн үг. Тий, тэгээд энэ дугуй юм дээр тоглонгуудаа цоолуулаад идэв юм. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баяртай.